За сайн байцгаана уу? Манай Dark in Bed channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байхan бол Dark in Bed гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. 7 хоног болгоны 4 өдөр болон гаргахыг хичээдэг. Ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа ярьж эхлэе. За өнөөдрийнхөө дугаараараа Mariko Iguchi гэдэг эмэгтэйн талаар ярина. За энэ эмэгтэй маань Тайван руу яваад эргэж дахиж гэртээ Япон руу хурж ирээгүй. За тэгээд энэ эмэгтэйг алуулснаас хойш нэлээд удаа алуурчныг нь барьж чадаагүй. За тэгээд хэдэн жил явсны дараа нэг эрэхтэй цагдаагийн газар дээр хурж ирээд өөрийнх нь алсан эмэгтэйн толгойных нь сүнс нь өөрийг нь дагаа тайван байлгахгүй байгаа учраас би ингээд өөрийнхөө хэргийг хүлээхээр шийдсэн маа гэж цагдаа дээр хурж ирж энэ Mariko гэдэг эмэгтэйн хэрэг тайлагдсан. За ингээд яг юу болсон талаар ярив. 1990 оны 4-р сарын 2-нд Mariko гэдэг 4-р курсын оюутан Тайван улсад хурж ирсэн. Нэлээд олон жилийн туршид энэ Тайваны Тайпей гэдэг хот руу явахыг хүссэн Mariko төлөвлөж жагаад 1990 онд ашгүй нэг хурж ирсэн. За Mariko Taipei International Youth Home гэдэг залуучуудын буудалдаг төчид буудал шиг одоо тийм газар очиж байрласан. Тэгээ 4-р сарын 3-нд өдөржингөө Тайпей хотыг үзээд 4-р сарын 4-нд өмнө зүг рүү буюу Тайнан гэдэг хотыг өдөржингөө үзээд тэр хотдоо нэгэн таксины жолооч болох Ли гэдэг залуутай танилцсан. За Ли болохоор Marikod өдөржингөө Тайнан хотыг үзүүлээд энэ хоёр тус тусдаа цаашаага явсан. За ингээд дараагийн 3 өдөр Mariko Тайван хотоор аялж агаад Fushing Express гэдэг галт тэргэнд суугаад Kaohsiung гэдэг нэртэй галт тэрэгний буудал дээр өдрийн 12 цагийн үед буугаад тэр чигтээ алга болсон. За би тэгээд энэ нөгөө нэрнүүдээ нэг сайн буруу зуруу хэлээд байгаа ах шүү. Буруу зуруу хэлээд байвал уучлаарай. За энэ үед Marikoгийн гэрээхэн нь бол мэдээж охин руугаа хэд удаа залгаад ерөөсөө охин нь уцааж авахгүй, имэйл ч өчөхгүй тэр чигээрээ алга болсон. 4-р сарын 18-нд Япон руугаа буцах ёстой байсан Mariko хизээч онгоцсондоо суугаагүй. Бас онгоцныхоо билетийг ерөөсөө цуцлаагүй. За тэгээд энэс харахад бол гэрээхэн нь болон ер нь бол таньдаг хүмүүс нь Marikod ямар нэг юм болсон байна гэж үзсэн. Marikoгийн ээж нь 4-р сарын 18-нд өдөржингөө Японы нисэх онгоцны буудал дээр охиныгоо хүлээж суусан. Тэгээд охиноос нь ямар ч сураг гарахгүй байхаар нь ээж нь 4-р сарын 25-нд Тайван руу онгоцоор охиноо хайх гэж явсан. За ээж нь Тайванд очиод шууд цагдаагийн газарт очиод охиныгоо алга болсон гэж мэдгдсэн. Ингээд 7-р сарын 7-нд цагдаа нар нэгэн дуудлагыг хүлээж авсан. За тэгсэн чинь энэ дуудлаган дээр нэг хүн Marikog нэг хүн алаад Тайваны Шинши гэдэг хотын оршуулгын газарт аваачаад болцсон байгаа гэдэг мэдээлэл цагтаад хүрч ирсэн. Mariko нөгөө нэг Тайнан хотод явж байхдаа Ли гээд таксины залуутай өдрийг өнгөрүүлсэн гэд хэлсэн шүү дээ. Нөгөө залууч нь өдөржингөө Тайнан хотыг үзүүлсэн гэд. За тэрийг цагтаа нар мэдэж аваад Лиг цагдаагийн гэлц дээр аваачаад байцаалт авсан ч энэ Ли гээд цагтаа ерөөсөө Marikoгийн хэрэгт хамааралгүй болох нь тогтогцсон. За ингээд цагдаа нар дахин өөр нэг таксины жолооч болох Liu Xiaoquan гэдэг залууг олж мэдээд байцаалт авч эхэлсэн. За цагтаа нар ерөөсөө энэ Liu-гаас байцаалт авч эхлэхэд л энэ Liu ерөөсөө галзуу солиотой юм шиг юу яриад байгааг нь мэддэхгүй нэг юм хэлснээр тэрийгэ шал өөр болгоол ерөөсөө л ингээл байн өгсөн мэдүүлгээ өөрчлөөд байсан. Тийм болохоор ерөөсөө нэг баттай хариулт авч чадахгүй байсан цагдаа нар Liu-г тавьж явуулаад ерөнхийдөө бол ажиглажээ гэд тулгалж явуулсан. За энэ үед Marikoгийн ээж аав нь Mariko хэрвээ амьд байгаа өгсөн байгаа ямар нэгэн мэдээлэл мэдж байгаа хүн байх юм бол
1 сая Тайван долларыг өгнө гэж амласан. За энэ нь бол Америк доллараар болох юм бол 37 мянган доллар. Монгол мөнгөөр тооцоод үзэх юм бол нийт 130 сая төгрөгийг өгнө гэж амласан. За тэгээд ийм их мөнгө өгье гэж амласан ч гэсэн харамсалтай нь хинч одоо Марикогийн талаар мэдэх хүн цагтаа дээр очоогүй. Ингээд 1991 оны 1-р сарын 4-нд цагтаа нар Тайчун County Howley гэд хотоос нэг эмэгтэй хүний цогцыг олоод энэ Марика мөн байж магадгүй гэж задлан шинжилгээ хийгээд үзэхэд Марико биш болж таарсан. За ингээд бүхэл бүтэн 1 жил өнгөрсөний дараа эцэст нь Марикод одоо юу болсон талаарх нэг зүйлийг мөрдөн байцаагч нар олж авсан. За тэр нь юу байсан бэ гэхээр нэг гэрч Лиу Шикхуаныг Мариког алсан гэх мэдээлэл цагтаа нарт хүрч ирж цагтаа нар Лиуг 1991 оны 3 дугаар сарын 4-нд гэртээ ахт нь баривчилж авсан. Цагтаа нар Лиуг баривчилж авахд Лиу бол шууд газар дээрээ сүгтэж унаад уйлаад Мариког алсан гэдгээ цагтаа нарт бол шууд хүлээн зөвшөөрсөн. За Лиу хэлэхдээ намайг нүдэ аних болгонд Марикогийн царай миний толгойн дотор үзэгдэж харагдах болсон. Ерөөсөө амьд байгаагаар нь биш, харин хамгийн сүүлд өгсөн байгаагаар нь миний толгой дотор орж ирдэг. Нийл цус болсон хідэн хэсэг мөчлүүлсэн байдалтай миний толгойд орж ирдэг. Иннээс болоод би унтаж чадахгүй, зүгтээгээ зүгтэж чадахгүй, яаж чадахгүй байна гэж цагтаа нарт хэлсэн. За ингээд цаашаага юу болсон талаар ярихаас өмнө Мариког хэн байсан талаар товчхон танилцуулъя. За Марико 1967 оны 5 дугаар сарын 24-нд Японд төрсөн. За ээж аав нь бүрд нэг тийм амар хахад цадтлаа баян биш байгаагүй ч гэсэн одоо охиныхоо юу хүссэн бүгднийг авч өгч ерөнхийдөө бол нэлээд хангалуун амьдралтай байсан гэж хэлж болно. За Марико бол шин зүйл сурах дуртай, маш хөгжилтэй, сониуц зантай ийм эмэгтэй болж өссөн. Марико хятад заншил соёл нэлээд их дуртай. За тэрүүгээрээ ирээдүйдээ мэрэгчлээ болно гэж боддог, мөрөөддөг байсан. За Марико бол бүх юмыг нэлээд их маш сайн төлөвлөж хийдэг. Тэгээд аялалд явах, гадаад явах үедээ ээж аавдаа тэр өдөр тийм ихж байгаа, энэ өдөр ийм ихж байгаа гэдгээ өдөр болгон хэлж, сануулж тэгээ мөн ээж рүүгээ байнгын захиа бичиж холбогдож уцаар ирдэг байсан. Гадуур аялахдаа тийм амар хариуцлагатай аялдаг байсан болохоор ээж аав нь ч гэсэн Мариког Тайван руу ганцаараа явна гэхэд нь зөвшөөрсөн. Энэ удаагийн аяллаач гэсэн Марико маш сайн төлөвлөж ямар хотуудаар явах, ямар зүйл хийх вэ гэдгээ аль хэдийнэ гаргаад Тайван руу явсан. За Марико эхний 2 өдрөө Тайпей хотод өнгөрүүлээд 4-р сарын 4-ний өглөө ээж рүүгээ, гэрийнхэн рүүгээ загтал явуулсан. За дараа нь Марико вагон дотор суугаад Тайнан гэдэг хот руу яваад таксины жолооч болох Ли гэдэг залуутай танилцаад энэ хоёр өдөржингөө Тайнан хотыг үзэж агаад орой болоод Марико буудал олдохгүй болохоор нь Лигийн гэрт нь очиж хонсон. За энэ Лигийн гэр нь болохоор bed and breakfast гэд бас яг тэр ойр хавийнхаа жуулчнуудыг гэртээ авчруулж хонолдог иймэрхүү хотел буудал маягийн бас бизнес хийдэг байсан болохоор Марико ч гэсэн дуртай тэднийд очиж буудалсан. За Марикогийн нэг дуртай зүйл нь гэх юм бол оцсон газрынхаа одоо яг нутгийн индианууд гэж ярьдаг ш. Яг тэр орныхоо газрынхаа хүмүүстэй танилцаад хоолыг нэдээд соёл заншлыг нь сурах маш их дуртай байсан болохоор Ли Мариког гэртээ урахт нь Марико ч гэсэн маш их баяртай байсан. За ингээд 4-р сарын 5-6-нд Ли Мариког дахин Тайнан хотоор дагуулж явж алдартай жуулчны очиж үздэг газруудаар аялсан. За ингээд 4-р сарын 7-ны өглөө Марико гэрийнхэн лууга Тайнан хотыг ямар үзэсгэлэнтэй болох талаар загтал бичиж ээж аав руугаа явуулсан. За энэ харамсалтайгаар хамгийн сүүлийн удаа охиноосоо загтал авсан нь ээж аавынх нь хувьд 4-р сарын 7-ны загтал байсан. За Тайван хотод Японоос ирсэн жуулчид бол маш их хөрөнгө оруулалт юм байна л да. Тэгээд Марико Игучигийн хэргийн талаар сонссон Японочууд Тайван руу явах нь бол
маш их эрс багассан. Бүр 10% багассан. За тэгсэн чинь Тайваны засгийн газар 0407 гэд бүр цагдаагийн тусгай хүчнийхнийг энэ хэрэгт зориулж гаргаж ирсэн. За яагаад тэгж нэрлсэн бэ гэхээр 4-р сарын 7-нд Марико одоо хамгийн сүүлд гарсан өдөр байсан болохоор 0407 гэж нэрлсэн. За цагдаа нар дахин эхний таксины жолооч лидер очоод дахин байцаалт авсан. За эхний таксины жолоочийг Ли гэдэг. За хоёр дахь таксины жолоочийг болохоор бас Лиу гэдэг. Энэ нэрэг дээр болохоор хоёр дахь таксины жолооч Лиу гэд эрэхтэй бол буруутай. Хоорондоо адилхан нэртэй болохоор жоохон толгой эргүүлээд иж магадгүй. За Ли цагдаа нарт хэлэхдээ би Мариког бол вагоны буудлын дээр аваачиж өгөөд вагоны кондукторт энэ эмэгтэйг сайн харж хандаарэ. Наад эмэгтэй чинь ганцаараа Тайван хотоор аялж явж байгаа. Хятад хэл сайн мэдгүй шүү гэж кондукторт хэлсэн гэдгээ цагдаа нарт хэлсэн. За цагдаа нар ч гэсэн кондуктороос асуухад кондуктор Лигийн хэлсэн зүйлийг батлаад мөн дээрээс нь Марико энэ вагон дотор ганцаараа суугаад Каошион гэдэг буудлын дээр буусан гэж цагдаа нарт хэлсэн. Цагдаа нар Каошион гэдэг вагоны буудлын дээр очоод тэр өдөр Марико Эгүчи гэдэг энэ нэмэгтэйг харсан үтсэн хүн байна уу гэд хайсан ч харамсалтай нь нэг ч хүн хараагүйсэн. Яагаад гэх юм бол эн чинь Тайваны бүр хамгийн хүн ихтэй буудлуудын нэг юм бэлээ. За тэгээд дээрэс нь Марико ч өөрөө бонус ирсэн болохоор хүмүүс маш амархан энэ Тайван хүн байна гэд андуурах жишээний болохоор ерөөсөө одоо Мариког онцолж хараагүй гэх юм уу. За ингээд Марико энд вагоныхоо буудлаасаа буугаад Лиу гэдэг дахин өөр нэг таксины жолоочтой танилцсан. За энэ Лиу бол 35 настай, anti-social буюу хүмүүстэй нийцдэггүй, ажиг нийгмээс тусдаа гэж орчуулах юм уу. За тийм эрхтэй байсан бөгөөд ганцаараа амьдардаг, айгүй догшин ууртай, харьцааны соёлгүй гэж таньдаг мэддэг хүмүүс нь дүрсэлж илсэн. Лиу ажлынхандаа хэлэхдээ гудамжны нохоо, гудамжны мууранд маш их дургу гэж хэлээд бүр ном сум авч агаад оройн цагаар хөөрхийн гудамжны амьтад руу ойнолж харуулж бууддаг гэж ажлынхандаа хэлсэн. За мэдээж ийм аимшигтай юм сонссон Лиугийн ажилчид бол Лиугаас бүгдээрээ хөндөрч айж хэлсэн гэж хэлж болно. За ингээд Мариког бүр алга болсноос 1 жилийн дараа цагдаа нарт Мариког хамгийн сүүлд Лиутай цуг гомн зардаг газар зүгтээ гомн идэж байгааг нь харсан гэдэг мэдээлэл бол цагдаа нарт хүрч ирсэн. За цагдаа нар ингээд тэр мэдээллийн дагуу гомнгийн рестораны эзэн дээр яваад очиход за рестораны эзэн ч гэсэн яг тэр өдөр Лиу Марико хоёр гомн идээд сууж исэн гэдгээ баталсан. За энийг мэдсэн цагдаа нар бол шууд тэр доороо Лиугийн гэрт нь хурж ирсэн. За Лиу хаалгаа онгойлгонгуудаа цагдаа нарыг харангуудаа шууд өөдөөс нь өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ гэж цагдаа нараас асуусан. Айгу сонио асуулт байгаа зү. Хэрвээ цагдаа нар хаалгаа чинь тогших юм бол одоо эрүүл хүн хүүе яасан бэ? Яах гэж манад ирсэн гэж асууна зү. Тэгсэн чинь Лиу бол шууд өөдөөс нь хаалгаа онгойлгол өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ гэж асуусан. За тэгэнгүүт нь цагдаа нар өөдөөс нь 3 дугаар сарын 4 гэж хариулсан. За тэрийг сонссон Лиу бол шууд газар дээрээ сүгтөж унаад царайн цонхойгоод айгуу сонирн болсон. За ингээд цагдаа нар бол шууд Лиуг цагдаагийн хэлцээр аваачаад чи Мариког мэдхгүйгээд асуусан чинь Лиу шууд өдөөс нь би Марико Эгүчи гэдэг эмэгтэй хүнийг мэдхгүй гэж цагдаа нарын өдөөс хэлсэн. За тэгэнгүүт нь цагдаа нар өөр ямар ч арга байхгүй төр зүрийн саатуулахад хорчоод байжсэн чинь Лиу яг тэр өдрөө нэг даавуу олж агаад өөрөөгөө цонхноос уяад яг баймалж алхаж яхад нь шоронгийн харуулгад хурж ирээд Лиуг аварсан. За ингээд дараагийн 2 өдөр мөрдөн байцаагч нар Лиугаас Марикогийн талаар асууж эхэлсэн. За эхний 2 өдөр бол Лиу ерөөсөө юу ч хэлэхгүй эсвэл нэг хэлсэн юм буцаагаал буруу зүрөө яриадсэн бол 2 хоногийн дараа бүр маш идэвхтэй Марикогийн талаар ярьж эхэлсэн. За Лиу хэлэхдээ болохоор 1990 оны 4 дугаар сарын 7-нд
Kaohsiung гэдэг богооны буудлын Jiangua гэдэг ламын хажуугаар ганцаараа нэг өөрөвч өрцөн алхаж явж байгааг нь харсан. За Ли өөрөө мотоциклтэй явж агаад Mariko дээр очиж энэ хоёр ярилцаж эхэлсэн. За энэ хоёр бол ерөөсөө хоорондоо эхлээд ойлголцож чадахгүй дохио зангаагаар ярьж агаад ойлголцсон гэсэн. За Mariko л юу хэлэхтэй болохоор би орой хонох буудал хайж байгаамаа гэж асуухт нь би харин өөдөөс нь манай гэрт очиод хонох уу гэхэд Mariko ч гэсэн зөвшөөрсөн гэж хэлсэн. За Mariko бадахтаа болохоор өөрийгөө дахиад нэг өөр нэгэн сайхан сэтгэлтэй эрэгтэй хүнтэй таарчлаа л гэж дотроо бодож исэн байх. За ингээд Mariko Liuгийн мотоциклын артан суугаад энэ хоёр тэр өдөржингөө тэр хаваараа зугаалж явж агаад оройдоо Liuгийн гэрт нь очсон. За ингээд Mariko оройдоо унтгаад хэвтчихсэн чинь Liu өдөөс нь хурж ирээд секс их зоригтой Marikog оролдож эхэлсэн. За энэ үед бол Mariko нэлээд дургуцаад үгүйгээд хэлсэн чинь Liu маш их уурлаад өөрийнхөө өрөөрөө орсон. За ингээд шүн дунд болж байхад Mariko унтж байхад маш их ууралсан Liu өөрийнхөө нөгөө нэг гудамжны амьтад алах гэж авсан нумсан байдаг штэ. Тэрийгэ гаргаж ирж агаад Mariko унтж байхад нь толгоор нь 4 удаа онолж Marikog нумсумаар бодож алсан. За дараа нь Liu Marikoгийн мөнгийг улгаалаад цогцыг хүчнээд дараа нь цогцыг хэдэн хэсэг болгож хуваагаад толгойг нь тайраад тайрсан толгоогоо хүнсний торонд хийгээд цогцыг дааванд ороогоод хинч байхгүй зэлүүд газар авчиж тавиад дараа нь өөрийнхөө өмсөж явж исэн цус олсон бүх хувцаа Marikoгийн цогцсны хажууд тавиад мөн дээрээс нь ном сумаа тавиад бүгдээрингээ нийлүүлж агаад шатаасан. Харин тасалж авсан хүнсний дорнд хийсэн толгойг болохоор шал өөр газар аваачиж хайсан. Liu хэлэхдээ болохоор Marikog алсан цагаас ихсүүлэл Marikoгийн тасалсан толгой байнгын зүүнд нь орж ирдэг, нүдэн анхаар орж ирдэг. Тэгээд ганцаар өрөөнд байнгут нь өрөөнд хажууд нэг хүн байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд орой олонгууд Marikoгийн талаар зүүдэлдэг. Mariko дандаа зүүнд нь орж ирээд чи яагаад намайг алсан бэ гэж асуудаг болсон гэсэн. За тэгээд бүр оройч унтаж чадахгүй, тайван байж чадахгүй Liu өөрийнхөө таксиндаа нүүж ороод таксигаа одоо тэр чигээр нь муус үнснээс хамгаалах одоо тайрн бодтын хөшөө гих мэт зүйлсээр дүүргсэн гэсэн. Ерөөсөө л Marikog алсан өдрөөсөө ихсүүлээд Liuгийн зан чанар ааш тэр чигээрээ өөрчлөгдсөн. За ингээд 1991 оны 2 дугаар сарын 4-нд өөр нэгэн таксины жолооч Wang гэдэг эрэгтэй ажлынхаа диспатчертай юм яриа зогсчихсон чинь нөгөө диспатчер чинь цонх руу заагаад Wang-ыг тийшээ артаа гэд харуулсан. За тэгсэн чинь гадаа Liu нэг бодтын хөшөө, нэг жижигхэн бодтын хөшөө бариад хамаг хурдаараа гүгээд такси руугаа ороод хаалгаа хаацсан. Яг ингээл нэг юмнаас цухтаад байгаа юм шиг. За энэ бол ерөөсөө анх удаа ингэж тохиолдож байгаа зүйл биш. Liuгийн цуг ажилдаг байсан хүмүүс нь Liuгийн иймэрхүү зан ааш гаргахыг нь бол нэлээд хэд удаа хараад тэрийг нь шууд цагтаад мэдгдсэн. За ингээд цагдаагийн ахлах Ling гэх залуу Liuг ажиглаадсэн чинь Liu ерөөсөө таксинасаа гарахгүй өдөржингөө таксиндаа явчаад орой олонгоо таксиндаа унтаад байсан. Харин гэртээ орохдоо болохоор зөвхөн нойлоо хэрэглэх гэж л гэртээ ордог. За тэгээд гэрээсээ гарч ирэх болгондоо маш хурдан такси руугаа гүйж ордог. Таксинд орохоос өмнө энэ тэмдгийг эргүүлж тойруулж хардаг. Одоо бараг л араас нь юм дагаад ороод ирчих үедээ гэсэн байдалтай хардаг байсан. За ингээд бүр тайван сууж байгаа болсон Liu нэг буддын сүн дээр очиод нэг ламаас гэрэл унтрах болгонд эсвэл би нүдэ анах болгонд Mariko игүүчи миний нүдэнд дотор харагдаад надаас чи яагаад намайг алсан бэ? Чи яагаад намайг алсан бэ гэж асуугаад байна. Би ерөөсөө энэ байдлыг төвчж чадахгүй нэ. Би зөвөр өөрийгөө алмаар байна гэж тэр ламд хүртэл хэлсэн. За тэгсэн чинь лам нь хариуд нь 3 дугаар сарын 4-нд чамд маш том шалгалт ирэх болно. Хэрвээ чи тэр шалгалтыг давж гарч чадахгүй бол амьдрал чинь одоо тэр чигтээ нурна гэж одоо тиймэрхүү утгатай зүйлийг Liu хэлсэн. Тэгсэн чинь яг энэ ламын хэлснээр цагтаа нар 3 дугаар сарын 4-нд
Лиуг Марикогийн хэрэгтэй холбож одоо баривчилж авсан. Би тэгэл энийг сонсч бол бас ингээл шар ус босч байгаа юм чинь баах бүр яг 3 сарын 4-нд өстө тэгж баривчилж авсан шүү тэгэл. За тэгсэн чинь бүр амар шар ус босгомоор нэг зүйл болсон нь яг Марикогийн үхлийн дараа Тайванд амьдардаг хэдэн оршин суугчдод нэг танихгүй дугаараас бүр хэдэн дуудлага ирсэн. За тэгэл хүмүүс тэр танихгүй дугаарыг нь авангууд л өөдөөс нь танихгүй эмэгтэй Японоор ярьж байгаад юусоо гинт уцаа тасалчдаг байсан. Тэгээд эн чин тэр үедээ Тайван хот хүн болгон Тайван хэлээр ярина. Тэгэнгүүт чинь бүр нэг биш нэлээд хэдэн хүмүүст танихгүй дугаараас ийм дуудлага ирсэн гэхээр бас л амар эвгүй тохиолдол байгаа зү бүр. Цагдаа нар Лиугаас Марикогийн цогцыг хаана очиж нуусан бэ гэд асуухад Лиугийн хариулт бол байнгын өөрчлөгдөжсэн. Нэг болохоор Тайнан дүүрэгт эсвэл нэг болохоор Тайнан хотод гэд шал хоёр өөр одоо хоорондоо маш хол зайтай газруудыг хэлж агаад эцэст нь 3 дугаар сарын 7-нд хаана байгааг нь хэлж өгснөөр цагдаа нар маргааш нь очиж газрыг ухаж 100 гаруй жижиг том ясны үлдэгдлүүд олдсон. За тэгээд тэр эзгүй газар нэг хүн барилга барих гад газрыг яг ухаж эхэлсэн байна л да. Тэгсэн чинь яг Марикогийн тэр биений яснууд олцсон газар айгүй том булдозер очоод ерөөсөө ингээд асгаа болчдөг. За бүр нэг удаач биш бүр хэд удаа тэгэж зүг зүгээр ажиллаж исэн машин яг өмнө нь очиод ажиллахаа болчдөг байсан. За тэгээ тэр ойр хаваас Марикогийн гарч идэн зонтог мөн үхлийн зэвсэг болох Лиугийн ном сумыг мөн олж авсан. Олцсон яснуудыг задлан шинжилгээнд явуулаад Марикогийнх мөн гэдэг нь тогтоогдсон. Харин толгойных нь хувьд гэвэл цагдаа нар маш том талбайг ухаж гаргаж хайх байсан болохоор энэ нь маш их зардалтай гэд Марикогийн толгойг хайх ажиллагаа цуцлагдсан. За тийм болохоор Марикогийн толгой бол хизэж олдоогүй. За ингээд 4-р сарын 11-нд Лиуг Марикогийн үхэлд буруутай гэж баривчилж аваад шиг яг албан ёсоор хэргийг тохоод 1991 оны 11-р сарын 24-нд Лиуг Марико Игучигийн хэрэгт буруутай гэж үхлийн ялыг өгсөн. Марикогийн үхэлд буруутахаас гадна бас нэлээд олон хэрэгт бол Лиуг буруутай гэсэн жишээ нь гэх юм бол цогцыг хайсан, цогцыг хаана газрыг нь хэлээгүй, нэлээд удажиж хэлсэн, мөн цогцыг шутаах гэж оролцсон гэх мэтийн хэрэгүүдэд буруутай гэж тогтоогдсон. За хэдий Марикогийн үхэлд буруутай гэж үхлийн ялыг авсан ч гэсэн дараа нь Лиугийн сэтгцийг шалгаад утсан чинь сэтгцийн эмгэгтэй гэдэг нь тогтоогдож үхлийн ялаа болиулж харин насаараа шоронд орох ялыг оронд нь авсан. За ингээд хэрэг дууссаны дараа нэг цагтаа нэг сонин юм анзаарсан. За тэр нь юу байсан бэ гэхээр Лиугийн таксины машины номер нь болохоор 034 4498 гэдэг дугаартай. За энэ яг юу гэсэн үг вэ гэхээр эхний 3 дугаар 034 буюу энэ нь болохоор 3 дугаар сарын 4-нд Лиуг цагдаа нар баривчилсан өдөр. Сүүлийн 4 номер болох 4498 гэдэг нь хятадаар 44 гэдэг нь үхэл юм одоо үхэх гэсэн утгатай жоох хятадууд жуугаас нөгөө 4-ийн тоонд бас дургуун мэлээ штэ айгу муу 4 гэдэг тоо үх гэдэг үхтэй адилхан сонсогддог гэд. За тэгээ 4498 буюу 44 гэдэг нь үх 98 буюу цагдаа нар Марикогийн цогцыг 8-нд олоод 9-нд газар ухаж одоо Марикогийн цогцын үлдэгдлийг гаргаж авсан. Бүр ингээд Лиугийн таксины номер нь Марикогийн үхлийн талаар хэлээд байгаа юм шиг бүр яг ингэж амар яс таарсан. 1993 оны 5 дугаар сарын 3-нд Марикогийн цогцыг чандарлж Тайванд болсон. Марикогийн ээж Хисако Тайван руу явж охиныхоо чандарлсан үнсийг гэртээ аваачиж ирсэн. Харин Лиугийн хувьд гэх юм бол энэ хэрэг 1990 оноос өмнө гарсан болохоор хуучин Тайваны тэнцэнгийн хуулиар бол ердөө 10 жил шорон суучаад тэнцэнгээр гарах боломжтой болж байгаа гэсэн үг.
Тэгээд 2019 онд Леог тагтаа нар шоронгоос гарах гэсэн чинь буцаж очих ямар ч гэрээ аяггүй болохоор шорондоо үлдсэн. Бүхэлд нь 28 жил solitary confinement буюу гав ганцаараа нэг өрөөнд хоригдсон. Тэгээд Леогийн хамаатнууд хэлэхдээ болохоор Леог шоронгоос буцаж гарахт нь бид нар авч чадахгүй. Наатаха наана байлга бид нар ерөөсөө наад хүнд чинь хамааралгүй гэж шоронгийн харуулууд буюу одоо хариуцж авсан хүмүүст нь хэлсэн. За тэгээд энэ хэрэгээс үүдэж авсан маш олон Японы аимшигын кинонууд байт юм лээ. Тэгээд энэ хэрэг дээр ажиллаж исэн нэг мөрдөн байцаагч хэлэхдээ болохоор Леогийн гэрээ өөдөнд нь очиод хаалгыг онгойлгосон чинь нэг хүн араас намайг шууд түлхэх шиг болсон. Би бодохдоо бол Рикогийн сүнсэн л намайг шууд тийшээ ороод миний хэргийг илрүүлээч гэж намайг түлхсэн баг гэж ярьсан бэлээ. За тэгээд миний хэргийн тал дээр орчуулсан зүйлс нэг иймэрхүү байна. Тэгээд би интернет ухсан чинь хүмүүс одоо янз бүрийн юм хэлсэн бэлээ. Нөгөө нэг Тайваны хэдэн оршин суугчдад дуудлага ирсэн гэлдсэн шүү дээ. Тэрэнд бол яг шөнийн 12 цагт нэг Япон эмэгтэй хүн залгаад яагаад гэчээ туцаа тасалж исэн л гэж юм. Тэр бол яг үнэ үгүйг нь бол мэдэхгүй байна. Бас энэ хэргийг сонсоод баахан пранк гэдэг хүмүүс бас ингэж залгасан байж магадгүй ч гэж ярьсан бэлээ. Та нар бас юу гэж бодож байна доор комментаар бичээрэй. Би тэгээд энийг Dark Asia with Megan гэд бас нэг подкаст гэдэг эмэгтэйгээс харж агаад орчуулсан байхгүй. Тэгсэн чинь тэрнийхээ нэг коммент дээр хэлэхдээ болохоор Чингийн хэрэгээр өгсөн эмэгтэйчүүд алуурчнаа нэг ч унтуулахгүй гэдээ насаар нь хороож зүүдэнд нь үзэгдэж тайван байхгүй байх ёстой гэд нэг тийм комент байсан. За би бол энтэй 100% санал нийлж байна. Марикогийн хувьд гэх юм бол маш сониуд цантай, аялах дуртай, дэлхийг тойрон аялах мөрөөдөлтэй байсан эмэгтэй. Зүгээр нэг хогийн эрэгтэй хүнд унтахгүй секс хийхгүй гэж хэлүүлснийхаа төлөө алуулсан гэхээр бүр үнэхээр харамсалтай. Тэгээ бас дээрэс нь нөгөө нэг Леогийн таксины машины номер энэ төр байсан шүү дээ. За тэрийг бас би ингээд хараад орчуулад юу яаж хат бас л ингээл амар шар ус босчлээс шүү. Тэгээд ганцаараа би энийг орчуулад өрөөнд зугаад орчуулдаг байхгүй. Тэгсэн чинь өрөөнд яг нэг хүн байгаа юм шиг гингүүт нь амар арагшаа харж мараад надад ч гэсэн яг тийм байгаа юм шиг санагдсан. Жоохон айсан. Тэгтээ зүгээрээ. Нэрээ өнөөдрийн дугаар жоохон өөр ээж магадгүй. Яагаад гэх юм бол би урд нь ингээд текстээ орчуулчаад бэлтжээд ярьдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь энэ удаад надад ерөөсөө орчуулах зав байхгүй. Шууд видео үзэж агаад орчуулад ярьсан болохоор жоохон зарим юм дээр төгтөрч мөгтөрсөн. Аль эсвэл зарим үгээ буруу зураг хэлсэн байж магадгүй. За тийм бол тэгээд таахгүй л дэчээрээ дараа 7 өдрийнхөө хэргийг яг гоё орчуулад бэлдээд хийн. За тэгээд энэ 7 өдрийнхөө дугаарыг энэ үргээд дуусгая. Дараа 7 өдрийн дугаар хүртэл түр баяртай. 좀 더 재생 쇼